Бүгд найрамд Хятад улсыг зориглуулсан шалтгаан маань Монгол Хятадын уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний технологи, инновацийн төв төргийн ус байгууллагын урилга байлаа. Энэ байгууллагын урилгаар хөгжиж буй мужуудаар яваад ирлээ. Эндээс бэлдсэн аян замын тэмдэглэлийн хүргэе. Эхний очисон газар маань хүмүүсийн гараар бүтээн байгуулагдсан бомб байсан. Далайн бомб. Энэ далайн бомбыг Шинжаан хотод барьснараа ачаа тээвэр замын зардал маш хямдарч, усан тээврээр гол ачаануудыг ачдаг, усан тээврээр өнгөлтөө өнөр маш их ажлыг амжуулж хийдэг гэж орон нутгийн удирдлагууд ярьж байна. Усан тээвэр хөгжснөөрөө Шинжаан хотын бомбын хүчин чадал нэмэгдэж, энэ хүний гараар усгасан бомб бол бас хамгийн их хөл хөдөлгөөнтэй газрын нэг болсон байна. Хятадын цахиурын хөндөө гэж алдарсан Шинжаан хот хэдхэн жилийн өмнө нээлттэй ус болгон зарлахад 27,000 хүнтэй байсан загасчны бяцхан тосгон эдгээр 14.6 сая хүнтэй эдийн засгийн чадвараараа Бээжин, Шанхай хотын дараа орох хот болжээ. Мөрөөдлөө бүтээгсэн утга ухий нэртэй Хятад болон дэлхийд энэ чиглэлээрээ дээгүрд орох цахилгаан машины үйлдвэр 1990-ад оны үед аккумулятор буюу зай үйлдвэрлэж эхэлсэн энэ компани 2003 онд шинжлэгдэн өөрчлөгдөж байгуулагджээ. Хөгжлийн хурд гайхалтай байж өнгөрсөн онд 3 сая гаруй цахилгаан машин үйлдвэрлэснээс 40 орчим хувийг гадаадад гаргасан байна. Эдний хийсэн үнэтэй машинуудын тоонд 10 сая юаны үнэтэй энэ машин орж байна. Энэ яагаад ийм үнэтэй вэ гэвэл газар уснаа явагч энэ машин нь газар явж байгаад ус руу оронгуудаа шууд сэлэх технологитой шинэ төрөл юм. Манай мөнгөөр 4.8 тэрбум өөнийг авч унах хятад олон байгаа гэхээр урд туршид биелэгчийн хүмүүс олноороо төрсөөр буйг илтгэнэ. BYD-ийн батарей ямар ч нөхцөлд дэлбэрэх, шатах, аюулгүй болгосноор автомашины аюулгүй байдалд шинжил хийсэн байдаг байна. Бидэнд одоогийн батарей болон BYD-ийн батарей хоёрын ялгаа аюулгүй байдлыг бодитоор үзүүлсэн. Жирийн машины батарей дэлбэрч чадах үедээ 600 градус халуун үүсгдэг гэхэд ямар аюулыг эдний бүтээсэн батарей алга болгосныг төсөөлж болно. 500,000 гаруй ажилтнтай 10 гаруй судалгааны хүрээлэнд ирээдүйн машины өнгө төрхийг тодруулж байдаг. Энэ жил 2 сая гаруй машин гадаадд гаргаснаас Монголд 900 машин зарснаас 600 зөвхөн цахилгаан машин байсан байна. 2023 онд 40 орчим тэрбум юаныг судалгаа хөгжүүлэлтийн ажилд зарцуулж 33,000 ажилтан шинээр элсүүлснээр 100 гаруй мянган хүн ирээдүйн автомашиныг шин дэвшилтэд хийх судалгааг хийж тэр нь үр дүнтэй байдаг юм байна. Сонирхолтой BYD компани Улаанбаатар салбараа нээж борлуулалт дажгүй байгааг ярьж байсан. BYD технологитой шинжил хийж ирээдүйн машинд хиймэл оюун ухаанаар удирдах, жолоочгүй машин гаргах зэрэг технологийн шинжил хийхээр судалгаа шинжилгээ хийж байгаа тэр нь ч амжилттай болж байгаа гэж бидэнд танилцуулсан. Одоогоор 1000 км явах батарей бүтээсэн цахилгаан машины хэрэглээг улам нэмэх үндэс болж хоссон хөдөлгөөрөөр 2000 км явах боломжийг нээжээ.
Энд цахилгаан болон хий хосолсон холимог хөдөлгүүртэй автомашин, автобус, вагон, ачааны машин зэрэг байгаль дээлтэй төрөл бүрийн техник үйлдвэрлэж байгаа бөгөөд 2022 оноос дотоод шатлалтын хөдөлгүүрт машин хийхээ зогсоосон байна. Энд 1 минутанд 1 автомашин үйлдвэрлэдэг гэхээр ямар хурдтай үйл ажиллагаа явагдах нь ойлгомжтой. Дараагийн бидний очисон үйлдвэр Миндрай гэж эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг. Хятаддаа бас томд ордог ийм үйлдвэр байлаа. 2008 онд Хятадын хамгийн том эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниар шалгарч байсан Миндрай компани өнөөдөр эрч хүчээ алдаагүй л байна. 1990 оны үед байгуулагдсан тус компани 31 орнд 41 салбартай зөвхөн Хятадтай хэд 32 салбартай үйл ажиллагаа явуулж эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлдэг байна. Манай улсаас 1, 2, 3 дугаар эмнэлэг бүтээгдэхүүнийг нь худалдан авдаг талаар танилцуулж байсан. Хүний биеийг 4D өнгөтөөр харж шинжлэх аппарат сонирхол татаж байсан. Нэг удаадаа 1000 гаруй хүний иж бүрэн шинжилгээ гаргадаг дамжлага лабораторийг бүтээжээ. Өвчтний биеийг хянах, зүрх судасны эмгийг илрүүлэх, дотор эрхтнийг харуулах камер, ультра авианы болон радиологийн аппарат, дурангийн хагалгааны хамгийн дэвшилтэд багж зэрэг олон төрлийн багж хэрэгслийг дижиталлуулан хиймэл оюун ухаан ашиглан бүтээж байна. Гаруй жилийн түүхэнд олон шин технологиг нэвтрүүлэн инновацид тулгуурласан хүчирхэг үйлдвэрлэгч болж чаджээ. 2022 онд орлого нь 4.3 тэрбумаар үнэлэгдэж, ажилчдын тоо 8000 орчим болсон байна. Мөн мал эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл судалгаагаараа Хятад их дээгүүрт ордог компани юм. Эдний бүтээгдэхүүнүүд чанартай, найдвартайгаас гадна гүн хэмтэй байдаг нь олон улсын анхаарлыг их татдаг гэж байна. Манай улс мал эмнэлгийн салбартаа шинжил хийж эдний технологиос аваад хөдөө орон нутагт тараах юм бол мал эрүүлжүүлэх нэг бодиттой ажил болно доо гэж үйлдвэрийг үзэж явхад бодогдож байлаа. Манай төлөөлөгчид өнөөдөр Шинжээний их сургууль дээр зочилж байна. Шинжээний их сургууль нь 30 гаруй мянган оюутантай, нийт багш нь гэхэд 4000 гэж ярьж байна. Шинжээний их сургууль одоо төгсөгчдөө их бахархдаг. Жишээлбэл энэ Шинжээн хотод ажиллаж амьдардаг Tencent компани захирал энэ сургуулийг төгссөн гэж байна. Tencent компани Хятад даяар WeChat-ийн сүлжээг хөрвжүүлж тэр гарын хүмүүсийн хоорондын төлбөр тооцоо, харилцаа холбоог зохицуулж байдаг асар том компани. Үүнийг бол дэлхийн нийтээр мэднэ. Одоо мөн Tencent компани хүүхдийн тоглоомын платформыг хөгжүүлэх тэр тал дээр сүүлийн үед маш амжилттай ажиллаж байгаа юм байна. Tencent компани эзэн энэ сургуулийн төгсөгч эдгээр энэ сургуульд суралцж байгаа бүх оюутнууд бүх Хятад даяараа бахархаж ярьж дурсаж байдаг юм байна. Шинжлэлийн эцэг Deng Xiaoping 1978 онд Шинжээн хотыг нээлттэй бүс болгох энэ үеэрээ энэ их сургуулийг байгуулах санаа сэтлийг гаргаж улмаар энэ их сургууль анх байгуулагдсан ийм түүхтэй юм байна. 40 гаруй жилийн түүхтэй сургууль гэхэд маш олон Хятад даяараа алдартай бизнесмен, бизнес эрхэлж байгаа дэлхийн нийтэд алдартай
ийм хүмүүс төгссөн ийм сургууль юм байна. Энэ их сургуулийн профессор Чин Ёл Хятад улс үйлдвэрлэлийн бодлогоо, стратегийн, ирээдүйн уламжилт гэж ангилан тус бүрт чиглэсэн бодлого хэрэгжүүлдгийг дурдсан. Өөрчлөлт, шинжиллийн бодлогоор 1983 онд байгуулагдсан Шинжээний их сургууль 43 мянган оюутантай, 4 мянга гаруй эрдэмтэн багштай, 16 нэгдсэн лаборатори, 101 мэргэжлэр бакалавр, 66 мэргэжлэр магистр, 17 мэргэжлэр докторийн сургалт явуулж байгаа талаар дурдж сургуулиа танилцуулав. Түүний ярианд Хятад улс нанометрийн чипний үйлдвэрлэл хурдстай хөгжиж байгааг дурдж байлаа. Экспортын хэмжээгээр Шанхай, Шинжээн, Сужоу хотын дараа ордог Донгуан хотын орлогч дарга төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж ярихдаа анх дугуйгаар Шинжээн орж гадаадын компаниудтай уулзаж хоттой хөрөнгө оруулалт хийхийг ятгаж тайлбарладаг талаараа ярьсан. Уйггүй хөдөлгөөний үр дүнд Samsung, Nokia, Coca-Cola, Nestle, Maersk зэрэг гадаадын том компаниуд байрлаж үйл ажиллагаа явуулж байна. Энэ хотод байрлах Хятадын алдарт хувийн компани материалын лаборатори нь амжилттай үйл ажиллагаа явуулж байна. 207 мянган ажилтнтай тус компани жилийн орлого 2023 онд 100 тэрбум доллар төрсний нууц нь шинжлэх ухааны технологийн ололтыг үйлдвэрлэлд шуурхай нэвтрүүлсний үр дүн. Тус компани хиймэл оюун ухааныг хөгжүүлж Huawei-гийн нэрийн чип үйлдвэрлэснээр хагас дамжуулагчийн зах зээлд хүчтэй тоглогчийн нэг болжээ. Олон төрлийн техник үйлдвэрлэдэг Huawei компани судалгаа хөгжлийг эрчимтэй хөгжүүлж дэлхийн зах зээлд өөр чанартай, үн хямдтай маш олон төрлийн техник технологиг нэвтрүүлэхээр зорж ажиллаж байна. Эндхийн Сонсhanгийн шинжлэх ухааны технологийн үйлдвэрлэлийн парк дотор эртний төвхт номын сан байдаг. Тус номын сан нь уг паркын 23 мянган судлаач, эрдэм шинжилгээний ажилтан, сэтгэн бодгох, нэгтгэн дүгнэх, бичиж төөрөхтөн зориулан тоглог тав тухтай үзэмжтэй янзлан зассан байдаг байна. Энд байгаа энэ олон ном нь зөвхөн техник технологиос гадна төрөл бүрийн олон зуун мянган номтой сууж ажиллах бүрэн боломжоор хангасан эрдэм шинжилгээний ажилчид, судлаачдаас гадна оюутнуудыг өрн дуудсан газрын нэгэн болсон. Сонирхуулахад тус номын сангийн шал нь үнцэнтэй эртний төвхтэй материалаар хийсэн гэж ярьсан. Хятадууд энийг онцлог нь эртний материал, эртний төвхтэй материалуудыг авч ашиглахдаа яг тэр хэвээр нь ашиглаж номын сангаа тогтчулсан сонирхол татж байлаа. Мөн хамгийн эртний ном нь 15 дугаар зууных гэхээр энэ номын сан тэр чигээрээ баялаг гэж харж болно. Тус парк нь нийт 103 автгааг дөрвөлжин км талбай бүхий Европ архитектурын олон барилгатай үзэсгэлэнт байгаль хосолсон газар. Huawei компани нь 1987 онд байгуулагдаж өргөн зурвасын сүлжээ, ухаалаг гар утас, телевизэр, цаг, компьютер зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийд танигдсан хүчтэй өрсөлдөгч болж гарч ирсэн компани лээ. Тус компани энэ паркыг Европ стандартаар барьж, ажилчид ажиллах, амрах, чөлөө цагаа үр дүнтэй өнгөрөх боломжоор бүрэн хангасан. Өртөөнүүдийн хооронд галт тэртэгээр зарчна. Галт тэрэг нь Европ стандартын галт тэрэг, Европ хөгжим, хажуугаар өнгөрөх байшингууд, Европ стандартын барилга. Яагаад энэ орчин ингэж Европ стилээр тогтчуулаа вэ гэхэд техникийн хөгжил Европоос гаралтай учраас манай захирал өөрөө санаачилж яг энэ бүгдийг харж агаад бариулсан гэж тайлбарлагч нь танилцуулж ярьж байлаа. Ажилчдын өөрсдийнх нь ажиллах өртөөнд очихдоо үзэсгэлэнт байгаль тансаг отгоноо харан явах нь ажилчдын бүтээмжинд эрс нөлөөлөдөг талаар танилцуулж байсан. Тус паркын газар нутгийн 60% нь байгаль, нуур, цөөрөм, эзлэн байх нь үйлдвэрлэлийн бус амралт зугаалгын газар мэт санагдлаа. Хүмүүстэй анхаарал тавихын хэрээр ажлын бүтээмж, үр дүн сайн байдаг жишээг эндээс олж харлаа. Барууны орнууд Huawei компанид өндөр татвар ногдуулсан ч тус компани дэлхийн 170 гаруй орнд үйл ажиллагаагаа явуулж өргөжин төлсөөр байна.
Хятадын Гужоу мужийн хүн амын орлого Шинжийн хотынхноос 3.6 дахин бага байдаг байна. Жилээс жилд өргөжин тэлж амьдрал ахуй огцом дээшилж буй мужийн Мавтай хотод Хятадын хамгийн алдартай олон танигдсан Мавтай архи үйлдвэрлэдэг. Энд энэ архины түүхийг харуулсан музейгаар зочлоо. Эндээс Мавтай архи нь зүгээр ч нэг согтууруулах ундаа биш. Харин Хятадын түүх, соёлын салшгүй нэгэн хэсэг болохыг харж болно. Манайх архины сурчлагыг тас хордог бол энд харин нээлттэй үзүүлж тохирсон соёлтой хэрэглээг сурталчилдаг. Мавтай нь урлаг соёл, улс төр, ажил, найр хөөр хөгжөөн, яриа хэлцээртч чухал үүргийг гүйцэтгэж ирснийг энэ музейгаас харж болно. Мавтай уухаас гадна савн чухал цуглуулга болж олон цуглуулагчийн өрсөлдөөний хэрэгсэл болдог. Тийм учраас энэ гаднах тоо томшгүй олон төрлийн савыг цуглуулах өрсөлдөөн Хятадын бэл бэнжинтэй баячуудын дунд явагддаг юм байна. Хятадын алдарт Мавтай гэж архины үйлдвэрийн музейг үзлээ. Энэ бол олон мянган жилийн түүхтэй ийм архи юм байна. Энэ Мавтай архи бол Хятадын албан ёсны архи гэж хэлж байна. 1972 онд Америкийн ерөнхийлөгч Никсон ирэхэд Джон Л ерөнхий сайд энэ архиараа тайлсан гэж байна. Тэгээ үүнээс хойш бол Хятадын албан ёсны хүлээн авалтанд хэрэгэлдэг ийм архи юм байна. За бид Гужоу мужийн Мавтай хотод ирээд байна. Мавтай хот бол Хятадаараа Мавтай гэдэг архиараа алдартай. Мэдээж Мавтайг мэдэхгүй хүн дэлхийд байхгүй. Энд одоо 1000 орчим үйлдвэр ажиллаж 45 мянган хүн Мавтай архийг үйлдвэрлэдэг ийм үйлдвэр юм байна. Зөвхөн Мавтай архи үйлдвэрлэдэг Мавтай хот. Энэ хотхонд 1000 гаруй архины үйлдвэр зөвхөн энэ нэрийн архи үйлдвэрлэж амт чанар, үн ханшаараа өрсөлдөж байдаг. Жилдээ 90 сая лонх Мавтай архи үйлдвэрлэдэг боловч эрэлт нь нийлүүлэлтээсээ давдаг үзүүлэлттэй байна. Архинуудын амт адил мэт боловч нэр хаяг, брэнд дээр эрс ялгаатай. Үн ханшин ч өөр. Энтхийн Мавтай архи тансаг амтаараа алдарших нэг судсан тус нутгийн усны чанарт байдаг. Уулархаг нутагт оршдог тус хотын газрын гүнээс гарсан ус цэнгэг цэвэр байдлаараа алдаршиж энэ Мавтай архины чанарт шууд нөлөөлдөг байна. Ургац будаанаас шалтгаалж үн ханшинч он оноороо ялгаатай. Манай мөнгөөр нэг лонх архи 400 мянга орчмоос эхэлнэ. Дээшээ үнийн хязгаар байхгүй. 90 сая лонх архи хэрэглээгээ дийлэхгүй байна гэдэг нь Хятад хүмүүсийн амьдрал сайжирч хэрэглээнд тансаг болж буй нэгэн илрэл гэж өөрсдөө их бахархах юм. Мавтай архины үйлдвэрлэл жилээс жилд өргөжин тэлж зөвхөн Хятадаар тогтохгүй дэлхийн олон орнд нэр хүндтэй брэнд болж найрын ширээнд залрах болсон юм аа. Хятадын олон мянган тосгоны нэгэн Хуамау тосгон. Ядуурлаас гарсан туршлага онцлогоороо
олон хүнийг энд ирэх шалтгаан болдог гэнэ. Энэ тосгонд сул зайтай газар алах. Байшин болгоны хажуугаар төрөл бүрийн ногоо алгалсан энтхийн хүмүүсийн ажилсаг чанарыг илтгэдэг. Жилдээ 4 удаа ургац авах технологич боловсруулсан гэж ярьж байна. 2015 онд алс холын энэ тосгонд Бүгд найрамдах Дард улсын удирдагч Си Жинпин дарга ирж ядуурлаас гарах төлөвлөгөөг дэмжсэн. Үүнд зориулж Хятадын банк бага хүүтэй зээл олгож эхэлсэн байна. Түүний үр дүнтэй ашиглаж энэ тосгоны 5,000 гаруй айл өнөөдөр Хятад даяар үлгэршээ болсон тосгон болсон байна. Энтхийн хөрс шаварлаг шар хөрстэй гэж байна. Энэ хөрсөндөө таарсан ногоо тарьж төрөл бүрийн бүтээгдэхүүн айл болгон хийж, зарим нь тамхи, бааран идэл, халуун ногоо, хатаах, дарах зэргээр бизнесийг давхардуулахгүй байлгахыг зорж үр дүнд хүрсэн. Загас нэг удаа барьж өгснөөс түүнийг барих аргыг зааж өгсөн үр дүнд хүрдэг гэдгийг энэ тосгоныхан харуулж байдаг байна. Жилдээ 1 сая хүн хүлээн авч бүтээгдэхүүнээ борлуулснаар эзэн хичээвэл заяа хичээнэ гэдгийг харуулсан үлгэршээ болсон Хуамао тосгон өнөөдөр улам өргөжин тэлж цэцэглэн хөгжсөөр байна. Энэ Хятадын соёлын дипломат бодлого, ардын дипломатын бодлогын хүрээнд Монголын судлаач, сэтгүүлч, нийтлэлч ийм хүмүүс Хятадын коммунист намын төв орооны гадаад харилцааны хэлтсийн урилгаар бүгд найрамдах Хятад улстай түүхийн, соёлын, за эдийн засгийн туршлага судлах ийм аялал хийж байна. За бид нар бол Хятадын Гүйжоомжид өнөөдөр ирээд байгаа. За Гүйжоомж бол энэ ядуурлыг бууруулсан, ядуурлыг арилгасан туршлагаараа бол Хятад бол бас үлгэршээ мужид ордог. 2015 онд энэ ядуурлалтай тэмцэж байгааг энэ шалгаж Хятадын удирдагч Си Жинпин энд айлчилж ирсэн, энэ тосгонд ирж ирсэн байна. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтыг харахад ерөөсөө энэ хувийн аж ахуй, энэ газар тариалан хувийн аж ахуй, энэ хувийн бизнес гэдгийг яаж хөгжүүлж болох вэ? Энэ ядуурлыг арилгадаг ямар тэргуун туршлага байна вэ? Тийм ээ. Энэ муж хот тосгон гацаа шиан хошооны энэ захиргаа ядуурлыг бууруулахын төлөө, ядуурлыг арилгахын төлөө ямар тийм улс төрийн амлалт авч гарч ирдэг вэ? Хэрвээ ядуурлыг арилгаагүй бол тэр мужийн удирдлага, тэр улс төрийн хүмүүс төрхөөрчдөд ямар хатуу шийтгэл оноодог гэсэн ийм туршлагуудыг би өмнө олонтоо биччихсэн. Яг одоо нүдээр үзээд явж байна л да. Тэгэхээр бол бид өнөөдөр Монгол улс ядуурлагд нэг айхтар өвчнөд нэрвэгдээд ингээ хүн амын 30 орчим хувь нь 30-ын наан цаана ядуурлалтаа байгаад байдаг. Нөгөө мянганы хөгжлийн зорилтуудыг шийдэхэд ядуурлыг арилгана гэсэн том үүрэг амлалт авсан байж байдаг. Өнөөдөр нэг сайндаа 28-29% байх шиг байгаа. Эний чинь яаралтай бүр миний бичдгээр бол, миний хүсдгээр бол бараг 2-3% хүртэл хүчээр буулгаж болохоор юм байгаа. Тэгээ Хятад энэ туршлагаа дэлхийд дээр бол гаргаад ирсэн. Энэ реформын 40 жилд Хятадын хамгийн том ололт бол 800 сая хүн ардыг ядуурлаас гаргаж чадсан гэж. Жишээ нь бол дэлхийн өнөөдөр 8 тэрбум хүн амтай байлаа гэхэд 800 сая хүн ядуу байх юм бол энэ дэлхийд ямар хүнд ачаа болох байсан бэ? Тэр хүнд ачааг энэ Хятад улс хөнгөлж өгснөөрөө дэлхийн хөгжилд ямар хувь нэмрээ оруулсан бэ гэдэг нь бол өөр агуу том баялаг, агуу том туршлага юм л да. Энийг бол монголчууд бол бүтээлчээр суралцах хэрэгтэй гэж үзэж байна. Гуйжоу мужийн зүүнний хот 2 сая хүн амтай Хятадын Багаатарын нот юугаараа Хятадын түүхэнд үлдсэн бэ гэвэл 1935 онд тэр үеийн Хятадын коммунист намын удирдлагууд, цэргийн жанжингууд энд уулзалт цуглаан хийж зүүнийн уулзалт гэж алдартай үйл явдал болсон байна. Тэр үйл явдал зориулсан том музей энэ хотод ажиллаж Хятадын коммунист намын түүхийг өгүүлж байдаг байна. Тэр үйл явдалтай холбоотойгоор дотоодын болон гадаадын жуулчид маш ихээр ирдэг.
Монгол улсаас Өвөрхангай аймаг болон Сэлэнг аймгийнхан ирж найрсаг хотуудын харилцаа үүсгээд бутсан гэж ярьж илээ. Бүгд найрамд Хятад улсын түүхэнд дурсгалт газар болсон Зуны хот. Хүч давуу эсрэг талынхнаасаа энэ уулархаг нутагт Хятадын хувьсгалчид нуугдан оргинож үйл ажиллагаагаа явуулж байснараа түүхэнд үлдсэн хот юм байна. Мао Цзэдун тэргүүтээ коммунистууд энэ нутагт байрлаж 1935 онд алдарт уулзалтаараа намын дараагаар Мао Цзэдуныг сонгосон түүхтэй энэ түүхээрээч энэ хот их бахархдаг. Хүч давуу эсрэг талынхнаасаа энэ уулархаг нутагт Хятадын хувьсгалчид нуугдан оргинож үйл ажиллагаагаа явуулж байснараа түүхэнд үлдсэн. Мао Цзэдун тэргүүтээ коммунистууд энэ нутагт байрлаж 1935 оны алдарт уулзалтаараа намын дараагаараа Мао Цзэдунг сонгож баталсан байдаг. Хатуу ширүүн тэмцлийн үр дүнд 1949 онд Бүгд найрамд Хятад улс байгуулагдсаныг он дарааллын түүхээр өгүүлсэн. Энд анхны цэргийн анги, салбарын удирдагчдын зураг, түүх, ном, дурсам жарааны CD зэрэг ариун үзүүртэй. Энэ түүхтэй танилцж мэдрэхээр олон зуун хүн ирдэг. Тэр нь ч энэ хотын санхуд ач тусаа өгдөг. Анхны 18 оны өшөөг уг музейн гол танхимд байрлуулсан. Түүний дотор анхны герман зөвлөх Отто Браунигч марталгүй оруулсан содон харагдаж байсан. Өөрчлөлт шинжлэлийг гүнзгийрүүл Бүгд найрамд Хятад улс байгуулагдсан гэй үнэн түүхийг үзүүлэхээр ач хуч үр хоочон зориуд дагуулan ирэх жуулчдын хөл хөдөлгөөнч тасрахгүй. Зөвхөн энэ орон нутгийн 6 сая хүн тус хотын 2.4 сая иргэдч байнга үр хөвгтөд дагуулan ирж үзүүлдэг. Их оронч үзлийг төрүүлдэг. Үүгээрээ их алдартай музей юм байна. 1955 онд байгуулагдсан оноос хойш хэдэн сая жуулчин ирсэн байна. Хэд хэдэн цогцлбороос бүтсэн тус музейн гол барилга 1930-аад онд дотор нь хурал цуглаанаа хийж Хятадын хувьсгалчд үйл ажиллагаагаа явуулж байрлаж Хятад улсын хонж өнждөг байсан. Яг тэр хэвээр нь засаж янзлаад байрлуулсан түүхийн үнэтэй үзмрүүдийн нэг гэж хятад ярьж байна. Газар газраас жуулчдыг уран дуудсан тус хотод 2016-аас 2020 оны хооронд 630 сая хүн зочилж 100 орчим тэрбум долларын орлого оруулсан. Зуны хотын ирээдүй хөгжил гэрэлтэй гэгээнээр дүрслэгдэн үлдлээ. Арван жилийн өмнө амьдрал таараа байсан энэ хот өсрөнгүй хөгжсөн өөрчлөлт шинжлэлийг гүнзгийрүүлж дэлхийн хөгжлийг хамтдаа эрэлхийлцгээе. Сэдвтэ олон улсын форум болох шалтгаан болсон байдаг. Энэ хуралдаанд дэлхийн 50 гаруй орн оролцож тус мужийн намын хороон дарга Луи Юнжан өөрчлөлт шинжлэл, аялал жуулчлал, орчин үеийн технологи нэвтрүүлэх талд гаргасан амжилтаа дурдж төлөөлөгчдөд хамтран ажиллах санаачлага дэвшүүлв. Энд дэлхийн 50 гаруй орн түүний дотор саяхан хүртэл дайн байлдаантай хаалттай байсан Афганистаны Талибаны төлөөлөгчдөж ач холбогдол өгч ирж оролцож байна. Энэ муж байгаль хамгаалах болон дижитал шилжилтийг онцлон дэмжиж ажиллаж байна. Мөн энэ форумд Хятад улс зах зээлд нэвтрэх боломжийг нээж дотоодын асар том зах зээлийн дэлхийн боломж болгон хувиргах талаарч хөндсөн. Чуулганд оролцсон гадаадын зочид Хятад улсын өөрчлөлтийн их амжилт, дэлхий дахинд оруулсан хувь нэмрийг нь улс болгон энэ дээрээс хэлж хамтдаа хөгжих Хятадын уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Монгол улсын төлөөлөгч ч гэсэн түүнээс дутх явах уу? Бас өөрсдийн илтгэлийг тавьж энэ хуралд идэвхтэй оролцсон билээ. Эрчтэй хөгжиж буй Гуйжоу муж өнгөрсөн онд 27 тэрбум долларын орлого олж Ойн хот нэртэй Гуян хот нь өдөр ирэх тусам дижитал эрхний хот болон хөгжиж байна. Гэхдээ Ойн хот гэсэн нэрээр баталгаалжуулж асар их ойгоо улам ургуулж баяжуулсан
Энэ мужи хотын хөгжлийг урагшин төлөх орлогын их усүр нөхөцшгүй баялаг болсоор байгаа билээ. Монгол Хятадын уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний технологи, инновацийн төв, төрийн бус байгууллагын төлөөлөгч ч гэсэн өөртөө эрэхтэй мэдээлэл сонсож, ажил хэргийн уулзалт яриа хийж амьдсан билээ. Би Ливанаас ирсэн. Хятад дахь арабуудын эдийн засагт оруулж буй хувь нэмэр тэдний аж байдлын талаар судалгаа хийж байгаа. Чуулган мэдээж чухал. Өөр бусд орны төлөөлөгчдөө ч танилцах, ажил хэрэг ярих боломж нээдэг. Дэлхийд даяараа л хүн цаг үеийг туулж байгаа. Ливан, Палестин, Мэтийн орнууд ч бүр хүнд үеийг туулж байна. Магадгүй Хятад улс энэ тал дээр дэлхийн эдийн засаг болон бусад зүйлсийн тэнцлийг олоход ч тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Бид хамтдаа хэлэлцэж, олон улсаараа хамтран шийдвэр гаргаж чадвал хэрэгтэй. Эцсийн эцэст хурамжуулж байгаа тохиолдолд илүү сайныг бүтээж чадна гэж итгэж байна. Би Хятадд олон хуралд оролцож байсан. Энэ удаагийн илүү онцлог үр дүнтэй гэдгийг л хэлэх байна. Монгол Хятадын уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний технологи, инновацийн төв, төрийн бус байгууллагын шугамар явсан сэтгүүлчдэж, тус хурлын гол илтгэгч эрдэмтэд, докторуудтай уулзаж, ярилцаж, хэрэг болох үс сонирхолтой мэдээлэл цуглуулж чадсан. Дэлхийд 2 дугаар чагсаж байгаа Хятадын эдийн засгийн тэлэлт, цаашдын ирээдүйгч энэ орны эрдэмтэд, эдийн засагчдаар яриулж авсан билээ. Энд манай Монгол улсаас 25 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчд оролцож байна. За манай энэ төлөөлөгчдөөс гадна бас Монгол Ардын нам засгийн газрын зарим агентлагийн төлөөлөгчд бас оролцож байгаа юм байна. Энэ хурлын зорилго бол ерөөсөө гадаадын мужид гадаадын хөрөнгө оруулалтыг татах, технологийн дэвшлээс суралцах, мөн худалдаа эдийн засгийн харилцааг өргөжүүлэх ийм зорилготой юм байна. Энэ хурлыг хуралд бол Хятадын коммунист намын төвөөрөө их ач холбогдол өгч байгаа нь харагдлаа. Яагаад гэвэл Хятадын коммунист намын төвөөрөө гадаад харилцааны газрын дарга ноён Лю Жианчао дарга өөрөө оролцож одоо том үг хэллээ. Энд одоо осод гадаад орны төлөөлөлт үг хэлж байгааг сонсоход гүүжмөж бол харьцангуй хоцрогдсон бусад мужаас хоцрогдсонгүй хөгжилтэй боловч сүүлийн үед хөгжлөө хурдсгаж их амжилтанд хүрж байгаа ийм муж юм байна. Энэ муж бол 2 зүйлийг барьж авсан байна. Нэгдүгээрт бол дижитал эдийн засгийн гол цөм болсон big data буюу их өгөгдлийн системийг хөгжүүлэх энэ салбартаа. Хоёрдугаарт экологийн одоо хамгаалтыг сайжруулах ийм 2 асуудлыг барьж авсан байна. Ягаад гэвэл энэ гүүжөө мужч ерөөсөө ингээд өндөр уулаар хөгжсөн ой мод ихтэй ийм газар юм байна л да. Тийм учраас энэ байгаль хамгаалах асуудал бол эдний хувьд бол маш чухал юм байдаг юм байна. Ингээ байгаль хамгааллыг технологийн дэвшилтэд одоо хослуулан хөгжүүлэх асуудлыг тавьсан их сонирхол татаж энд гадаадын хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалт их нэмэгдсэн юм байна. Ийм учраас Монгол улс цаашид одоо энэ дижитал эдийн засгийг хөгжүүлэхийн тулд бол энэ мужтай хамтран ажиллаж ялангуяа тэр их хөгжлийг боловсруулах энэ системийн хөгжлөөс нь суралцах хэрэгтэй гэж бодож байна. Хоёрдугаарт бол энэ байгаль хамгаалах, байгалыг одоо их байдлаар нь хадгалан үлдээх асуудлыг бас энийг яаж хийж яах гэдгийг суулгах хэрэгтэй. Гуравдугаар зүгээр бидний хувийн анхаарсан зүйл бол энэ бол их өндөр уул модтой айхтар хэцүү зам харгуй тавихад хэцүү бүс нутаг байл. Гэтэл бид нар бол ерөөсөө дардан замаар явж байна. Уулыг нөхлөөд туннел гаргаад зам тавьчих. Тэнд элдв ерөн засмал зам тавихад ямар нэгэн саад тэр учрахгүй байна. Ямар ч газар бол зам тавиад ингээд энэ дэд үтсийг бол сайн хөгжүүлсэн байна. Тэгээд зам дагаж хөгжил гэдэг шиг энд замтай дэд үстэй учраас хөгжлийг хурцж байгаа байна. За энэ удаагийн аялал болон форумаар Монголын нийт 25 төлөөлөгчид Хятад улсын 3 мужийн 5 хотоор аялж форумд оролцлоо. Тэгэхээр энэхүү хөгжлийн гарцыг одоо аяллаар илэрхийлж байгаа гол онцлог нь форумын гол зорилго болох хөгжин дэвшиж буй Хятад орны нээлттэй гадаад бодлогыг олон нийтэд таниулах юм форум боллоо. 150 гаруй төлөөлөгчид оролцож амжилттай өндөрлөөд бид одоо ингээ хорон руугаа буцаж байна. Маш өр өгөөжтэй бүгд найрамдах Хятад ард улс болон Монгол улсын хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлсэн ийм ач холбогдлыг арга хэмжээ болж өндөрлөлөө. Манай байгууллагын зүгээс 75 жилийн зориулаад энэ тус танилцах аяллыг зохион байгууллаа. Хятадын өмнөд нутгийн нөхцөл байдлыг
Монголын ард иргэдэд, Монголын судлаач, эрдэмтэд, хэвлэл мэдээллийн төлөөлөгч, бусад найрсаг байгууллагуудын төлөөллийг дагуулan энэхүү аяллыг зохион байгууллаа. За Хятадын өндөр хөгжилтэй Шэньчжэн болоод Дунгуан хотуудаар явлаа. Гуйжоу мужийн бас одоо ядуурлыг бууруулах загвар тосгон, за Хятадын хөгжлийг дэмжих тийм загвар тосгонуудаар явлаа. Бид бол бас их сонирхолтойгоор энэ аялал зохион байгуулагдсан гэж үзэж байна. Хятадын талдаа бас баярлалаа.